Сайн байцгаана уу? Бүгд найрамдах Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг KOICA-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдчилж байна. KOICA нь хөгжлийн хамтын ажиллагаад улс орнуудын нийгэм эдийн засгийн хөгжил, нийгмийн халамжийн асуудлыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор дунджаар 2-5 жилийн урт хугацааны төслийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Та бүхэнд KOICA-гийн төслийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөр Монгол улсын төрийн байгууллагуудын хэрэгцээ шаардлага болон KOICA-гийн хамтын ажиллагааны стратеги чиглэлд нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, төслийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор энэхүү танилцуулгыг бэлтгэн хүргэж байна. Ингэснээр манай KOICA-гаас Монгол улсад төслийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ баримталдаг стратегийн чиг хандлагын талаар тодорхой ойлголттой болоход тань багч гэсэн нэмэр болно гэдэгт найдаж байна. Бидний бэлтгэсэн танилцуулга 2 хэсэг дүрс бичлэгээс бүрдэн. Үүнд нэгдүгээрт нь 2022 онд Монгол улсад төслийн хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн чиглэл, хоёрт нь KOICA-гийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, шинэ умардын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, COVID-19 эсрэг хариу арга хэмжээ авах, ABC хөтөлбөрийн тухай танилцуулсны дараа төгсгөлд нь хамтын ажиллагааны төслийн хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн дараалалаар явагдах болно. 2022 онд KOICA-гаас Монгол улсад төслийн хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг товчхон танилцуулъя. KOICA нь нэгдсэн үндэсний байгууллагаас батлан гаргасан тогтвортой үйлчлийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ бүгд найрамдах Солонгос улсын засгийн газраас Монгол улстай хамтран ажиллах стратеги төлөвлөгөөний дагуу Монгол улсын засгийн газрын тогтвортой үйлчлийн үзэл баримтлал, Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэх зэрэг улс орны хөгжлийн бодлогын хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Ирэх 2022 онд Монгол улсад хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхдээ KOICA-гийн Монгол улстай хамтран ажиллах төлөвлөгөө, бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын шинэ умардын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, мөн түнчлэн COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахд хамтран ажиллах ABC хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулах чиглэлтэй байна. Энэ хэсэгт өмнөх үүдсэн дурдсан KOICA-гийн Монгол улстай хамтран ажиллах төлөвлөгөөний талаар танилцуулах гэж байна. Энэ төлөвлөгөө нь хөдөө аж ахуй, хот байгуулалт, зам тээвэр болон төрийн захиргаа гэсэн 4 үндсэн чиглэлээр хамтран ажиллах юм а. Хөдөө аж ахуйн салбарт бол тогтвортой үйлчлийн зорилтын хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэт уул уурхай түшгэлсэн эдийн засгаа төрөлжүүлэхэд чиглэсэн Монгол улсын засгийн газрын бодлогод нийцүүлэн хөдөө аж ахуйн салбарын хөтөлбөрийг илүү төлхөө дэмжих, мөн KOICA-гийн хөдөө орон нутгийг хөгжүүлэх дунд хугацааны стратегийн зорилт арга хэмжээнд нийцэн төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх юм а. Хот байгуулалтын салбарын хувьд тогтвортой хот байгуулалт нөхөн сэргээгдэх чадварыг бэхжүүлэхэд хамтран ажиллахдаа тогтвортой үйлчлийн зорилтын 11 дахь зорилт буюу тогтвортой хот байгуулалттай холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотчлт хурдацтай явагдаж буй улмаас үүсч буй асуудлуудыг шийдвэрлэснээр хүн амын амьдрах орчныг сайжруулах, хот байгуулалтын стратеги төлөвлөгөө боловсруулах зэрэг олон талт үйл ажиллагааг хооронд нь уялдуулахад дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байна. Зам тээврийн салбарт логистик дэд бүтэц, зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулахад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгагдсан байгаа. Тогтвортой үйлчлийн зорилтын зам тээврийн зорилтыг шууд болон шууд бусаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлснээр Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Энэ салбарын хөтөлбөр нь KOICA-гийн зам тээврийн салбарын дунд хугацааны стратеги, Солонгос улсын засгийн газрын шинэ умардын бодлогод нийцхийн зэрэгцээ, Монгол улсын зам тээврийн хүртээмжтэй байдал, харилцан холбогдох боломжийг дээшлүүлж, эдийн засаг, тээвэр логистикийн салбарын хөгжил, аюулгүй байдал, экологи дээлтэй зам тээврийн системийг байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна уг салбарын мэдлэг хуваалцах хөтөлбөртэй уялдах төслийг шинээр боловсруулан хэрэгжүүлэх боломжтой юм а. 4 дахь бас нэг чухал салбар болох төрийн захиргааны чиглэлээр засаглалыг сайжруулах замаар тогтвортой хөгжлийг дэмжих юм.
Үүнд тогтвортой хөгжлийн зорилтын 16 дахь зорилтыг хэрэгжүүлэхийн тулд үр дүнтэй бөгөөд хүртээмжтэй засаглалыг байгуулах хөтөлбөрийг дэмжих, Монгол улсын засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгасан засаглалыг сайжруулах бодлогын зорилтод нийцсэн хөтөлбөрийг дэмжих, КОИКА-гийн төрийн захиргааны салбарын дунд хугацааны стратегийн зорилт, арга хэмжээнд нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн түнчлэн хууль эрх зүйн тогтолцоо, засаглалыг сайжруулах чадварыг бэхжүүлэх замаар хөгжлийн үр дүн дээшлүүлэх зарчмыг баримтлах юм а. Сая танилцуулсан 4 салбарт хамтран ажиллах стратеги зорилт, дэмжлэг үзүүлэх хэлбэрийн талаар тус дэлгэрүүлэн танилцуулах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Эхлээд хөдөө аж ахуйн салбарт төслийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийг өргөжүүлэх зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн эрхлэгчдийн чадварыг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн зах зээлийг нэмэгдүүлэх явдлыг дэмжих юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээний хүрээнд тогтвортой ой нөөцийг хамгаалах, ой хээрийн тусгай хамгаалалттай бүсийн ойролцоо, хөдөө аж ахуй болон ойн аж ахуйг хослуулан хөгжүүлэх, мөн салбарт экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх юм. Хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор хүнсний аюулгүй байдлын тухай хууль тогтолцоог боловсронгуй болгох, GAP, HACCP зэрэг хүнсний аюулгүй байдлын стандартыг сайжруулах, хүнсний чанарын лаборатори шинжилгээ судалгааны чадварыг бэхжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт, борлуулалтыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Хот байгуулалтын салбарын чиглэлээр ухаалаг шийдлээр цэвэрхэн тогтвортой хөгжих нөхцөл бүрдсэн хотыг байгуулах зорилгоор нийтлэг хүртээмжийг дээшлүүлэх, усны орчны удирдлагыг сайжруулан цэвэр усны хангамжийг тогтворжуулах, орлого багатай хүн амыг орон сууцчлуулах төлөвлөгөө боловсруулах, хүлэмжийн хийг багасгах, цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй хөтөлбөрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм а. Хотын асуудлыг шийдэх, бүс нутгийн нөхцөл байдалд тулгуурлан үүсч буй асуудлыг шийдвэрлэхдээ хог хаягдлын менежментийг сайжруулснаар хотын нөхөн сэргээгдэх чадварыг бэхжүүлэх, эрчим хүчний хангамж, муутай хүн амын эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлын их үүсвэрийг бууруулах, арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудлуудад дэмжлэг үзүүлэх боломжтой. Зам тээврийн салбарын хувьд зам тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хүрээнд улс болон орон нутгийн автозам, төмөр зам, агаарын тээврийн хөгжлийн мастер төлөвлөгөө болон тэзүү боловсруулах, автозам шинжилэн сайжруулах, гүүрэн байгууламж барих мастер төлөвлөгөө болон тэзүү боловсруулах, автозамын гэрлэн тохионы системийг сайжруулах, авто болон төмөр замын нэгдсэн удирдлагын системийг сайжруулахад хамтран ажиллах боломжтой юм а. Байгаль орчин дээлтэй зам тээврийн аюулгүй байдлыг хангасан систем байгуулахтай холбогдуулаад хот суурин газрын автозамын систем, автозамын байгууламжийг сайжруулах, мастер төлөвлөгөө болон тэзүү боловсруулах, зам тээврийн ухаалаг систем байгуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зам тээврийн суурь төлөвлөгөө боловсруулах, аюулгүй байдлыг чадваржуулах зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм а. Төрийн захиргааны чиглэлээр бол төрийн үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор урьд өмнө хэрэгжүүлсэн цахин засаглалын төслийн хүрээнд байгуулагдсан системийн бүрэн бүтэн ашиглалт, систем хоорондын уялдааг дээшлүүлснээр төрийн үйлчилгээний үр ашгийг сайжруулах, чанартай үйлчилгээг үзүүлэх, төрийн албаны боловсон хүчний чадварыг дээшлүүлэх, захиргааны үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм а. Хууль тогтолцооны хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбогдуулаад холбогдох хууль тогтолцоог шинээр боловсруулж гаргаснаар эмэгтэйчүүд нийгмийн зорилттой бүлгийн хүний эрх, иргэний эрх болон нийгэмд эдлэх эрхийг хамгаалах, нийгмийн аюулгүй тайван байдлыг дээшлүүлэх үүднээс нийгмийн аюулгүй байдлыг хангах чадварыг бэхжүүлэхэд хамтран ажиллахыг зорилго болгож байна.
За энэ хэсэгт шинэ умардын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар товчхон танилцуулъя. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газар нь 2017 онд Евразийн улс орнуудтай түншлэлээ тэлж, Солонгос улсын эдийн засгийг хөгжлийн шин шатанд гаргах, Солонгосын хойгийн инх тайван аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн хэдийн зорилт бүхий шинэ умардын бодлого санаачлагыг танилцуулан хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлах нь Монгол улсаас гадна бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс, Дундад Азийн орнууд зэрэг нийт 14 улсыг хамарч байгаа юм а. Шинэ умардын бодлогыг тулгуур болгон Nine Bridge буюу 9 гүүрийн түншлэл стратегийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ 9 гүүрийн түншлэл нь эрчим хүч, төмөр зам, умард туйлын гарц, усан бомб, загас сагнуур, байгалийн хий, усан онгоц үйлдвэрлэл, ажлын байр, хөдөө аж ахуй гэсэн 9 салбарыг хамарсан бодит агуулгатай хэрэгжих стратеги юм. Монгол улс нь газар зүйн байрлалын хувьд Евразийн төвд оршдог учраас шинэ умардын бодлогыг хэрэгжүүлэх гол түнш орны нэгээр тооцогдож байгаа. 9 гүүрийн түншлэлийн салбаруудаас төмөр зам, эрчим хүчний салбарт Монгол улстай нэгт хамтран ажиллах нөөц боломж их гэж үзэж байна. Төмөр замын салбарын түншлэлийг хэрэгжүүлснээр Транссибирийн төмөр замыг Транс-Солонгосын төмөр замтай холбон төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, тээврийн зардлыг бууруулах боломжтой. Харин эрчим хүчний салбарын хувьд шин сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүч нийлүүлэх замаар Солонгос, Хятад, Монгол, Япон, Орос улсыг холбосон зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулах зэрэг бүс нутгийн томоохон төслүүдэд хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юм а. Бүгд найрамдах Солонгос улсын шинэ умардын бодлогынхаа хүрээнд тухайн улс орон бүс нутгийн онцлог тохирсон олон төрлийн стратеги төлөвлөгөө хэрэгжүүлж байна. Монгол улс болон Дундад Азийн орнуудын хувьд бол хөгжих нөөц боломж ихтэй байгалийн нөөц баялаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлэх. Бүгд найрамдах Солонгос улсын гол давуу чанар болох үйлдвэрлэл, газар тариалан, мэдээллийн технологийн салбарт түншлэлээ хөгжүүлэх. Засгийн газар хоорондын зөвлөлийн үйл ажиллагаагаар дамжуулан хувийн хэвшлийг дэмжих, засгийн газрын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч байна. За сүүлийн жилүүдэд Солонгос улсын засгийн газраас Монгол улсад зээл тусламж үзүүлсэн байдлыг товчхон дурдах юм бол 2018 оны 1-р сард бүгд найрамдах Солонгос улсын засгийн газраас нийт 700 сая $7 хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн түнчлэн хамтын ажиллагаат гол түнш орнуудад 2 дахь шатны хамтын ажиллагааны стратегийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд 2016-аас 2017 онуудад жилд дунджаар 32 сая 350 мянган $, хэмжээтэй зээл буцалтгүй тусламжийг үзүүлээд байна. Койкан бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын бодлого стратеги, Монгол улстай хамтран ажиллах стратеги төлөвлөгөө болон Койкагийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг харилцан уялдуулад шинэ умардын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан гаргасан байгаа. Энэ төлөвлөгөөний хүрээнд төрийн захиргаа, дээд боловсрол, хот байгуулалт гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм а. Төрийн захиргааны салбарт доктортой үйлчлийн зорилтын 16 дахь зорилтыг биелүүлэх, эргэн төвтэй цахим засаглал байгуулах, цахим засаглалаар дамжуулан төрийн захиргааны системийг орчин үеийн түвшинд хүргэх, төрийн үйлчилгээний өргөөжийг дэвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Дээд боловсролын салбарын хувьд доктортой үйлчлийн зорилтын 4 болон 8 дахь зорилтыг хэрэгжүүлэх, технологийн инновацид суурилсан ажил хөдөлмөр бизнес эрхлэх чадварыг бэхжүүлэх, хувийн хвшлийн эдийн засаг дэх оролцоог дэмжих замаар үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Харин хот байгуулалтын салбарт бол доктортой үйлчлийн зорилтын 11, 13 дахь зорилтыг хэрэгжүүлэх, инх тайван хөгжил цэцэглэлтээр ухаалаг хотыг өргөжүүлэн хөгжүүлэх, Евразийн төмөр замыг өргөжүүлэх, цэвэрхэн бөгөөд доктортой хот байгуулалтын асуудлыг дэмжих юм а. Шинэ умардын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрт тусгасан 3 үндсэн чиглэлд хамтран ажиллах стратеги зорилтыг тус товчхон дурдъя. Төрийн захиргааны салбарт цахим засаглалын төрөлцсөн үйлчилгээ үзүүлэх хүрээнд одоо үзүүлж буй цахим засаглалын үйлчилгээ хоорондын уялдааг сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлыг дэвшлүүлэх, санхүү тээвэр логистикийг мэдээлүүлжүүлэлт, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хориоцоор хэл гайлын шалгалт,
цахим худалдан авалт, оюуны өмчийн эрх, нэг цонхны үйлчилгээ, нийгмийн даатгал гэх зэрэг төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээний чанарыг сайжруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Шинэ дижитал технологи суурилсан төсөөлөх хөтөлбөрийн хүрээнд 4-р аж үйлдвэрлэлд суурилсан финтек, блокчейн гэх зэрэг шинэ дижитал технологиг ашиглан нийгэм эдийн засгийн хүчний асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах боломжтой. Эд боловсролын салбарын хүрээнд гарааны бизнесийн чадварыг бэхжүүлэх зорилгоор технологи суурилсан ажил хөдөлмөр бизнес эрхлэлтийг дэмжиж гарааны бизнесийг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн газар агентлаг байгуулах эсвэл чадварыг бэхжүүлэх, зорилттой бүлгийн хүн амын ажил хөдөлмөр бизнес эрхлэх чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой байна. Ихтэй сургуулийн чадварыг бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд өндөр нэмэн өртөг бүхий 4-р аж үйлдвэрлэлийг төлхөө хөгжүүлэхийн тулд ихтэй сургуулиудын чадварыг бэхжүүлэх, техник мэргэжлийн боловсролын салбарын ариун туршлагатай улс орнуудын туршлагаас хуваалцах явдалд дэмжлэг үзүүлэх боломжтой. 3 дахь үндсэн салбар болох хот байгуулалтын чиглэлээр бол тээвэр логистикийг хөгжүүлэх зорилгоор Зүүн Хойд Азийн орнуудтай мөр зэрэгцхийн хөгжихийн тулд Зүүн Азийн төмөр замын хамтын нийгмлэгийг үүсгэн байгуулахад хамтран ажиллах, төмөр зам, зам тээврийн салбарын дэвшилтэд систем, техник технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Ухаалаг хот, байгаль орчин дээлтэй эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд мэдээлэл харилцаа холбооны технологи суурилсан усны нөөцийн менежментийн чадварыг бэхжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, хот суурин газарт үндэсний болон хэрэглээний усны аюулгүй найдвартай байдлыг хангах, шин сэргээгдэх эрчим хүчний үр ашиг, хөгжлийн асуудалтай холбогдох хууль эрх зүй, тогтолцоог сайжруулахад хамтран ажиллах боломжтой байна. Үүгээр Койкагийн төслийн хөтөлбөрийн эхний хэсгийн танилцуулга өндөрлөж байна. Бидний танилцуулсан стратеги төлөвлөгөө хөтөлбөрөөс гадна Монгол улсын хөгжлийн бодлогод нийцсэн мөн Монгол улсын төрийн байгууллага яам агентлагуудад нэн шаардлагатай байгаа төслийн хүсэлтэд Койкагийн төслийн хүсэл боловсруулах маягт буюу PCP-ний дагуу бичиж боловсруулсны дараа сангийн яамаар дамжуулан манай төлөөлөгчийн газарт ирүүлэхийг хүсье. 2-р хэсгийн дүрс бичлэгээр COVID-19 эсрэг хариу арга хэмжээ авах ABC хөтөлбөр цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулгыг та бүхэнд хүргэх болно. Дараагийн хэсгийг заавал үзэж сонирхоорой. Анхаарал хандуулсанд баярлалаа.